Төгс хүчтийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээсэн мэдэг тэд туслаа найдах юмгүй байдаг атлаа нүдээ анх дургүй хിവэр бөгөөд сүнсэндээ юуч мэдэрдэггүй махан бие тулж түшхийн тулд оростыг хатамжилж энэ дэлхий дутвигээр оршин тогтндог чи маягаар итгэл найдваргүй тэрч тийм маягаар зориггүй амьдардаг зовлонгийнхоо донд ядан өөрийн нэрхийг зөвхөнгө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн ариун нэгэн лаварна алдсан хүмүүст имэкэл эртнээс биелэлээ одоогүй хിവэр үлсэн гэсэн ч хүмүүс ингэж хүсэн ирмэл сар байдаг үнэ зовсон энэ хүмүүсийг төгс хүчит нэгэн өршөөдөг үүний зэрэгцээ хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ямар ч ухаан мэдрэлгүй энэ хүмүүст тэр зэвүүцдэг тэр шид цангаж өсөхгүй эцэж ядаран энэ дэлхийн цэвэрэн байдлыг баг зэрэг мэдрэх үедээ бохон харгалзаач чамайг хидэж ирсэн тэврэн амнаа тэр хажууд чинь харуулдан хүлээж эргэж буцхыг чинь хүлээж байгаа тэрээр гинэгдэхин санамж чинь сэргэх өдрийг хүлээж байгаа чи бурхнаас ирсэн гэдгээ ухаарч бурхнаас ирсэн гэдгээ ухаарч мөн хэдийд чи ухаахыг чинь түнчлэн төгс хүчит дүргэлж харуулдан хүлээж иргэн эрхийг чинь удаанаас удаан хүлээж
Хүсэлтэйгээр ажилласаар хариултгүй хариуг хүлээсээр ирсэн түүний харуулдан хүлэхэн үнэж баршгүй